За манай монголчуудын дунд элэгний өвчтөл ялангуяа вирусын гаралтай эсвэл одоо алкоголын гаралтай эсвэл хоол хүнсний гаралтай элэгний өөхлөлтүүд явандаа энэ хатуурд төрүүлж байгаа байдлууд их олон байна. За мэдээж идэж ууж байгаа зүйлээс шалтгаална ойлгомжтой. Гэхдээ энд бас нэг хүмүүсийн хэр оргийн дурдаад байдаг нэг нөлөөлөг хүчин зүйл байдаг. За энэ бол сэтгэл санааны байдал. Ялангуяа уур бухимдал гэж зүйл бол элгийг эмтээдэг. Уур бухимдал чинь бас яг хоёр янз үүснэ. Нэг нь болохоор багасаа хин нэг одоо гэр бүлийн орчинд дуурайгаад өөрөө сурцсан байж болно. Тэгээ уурлахыг өөрөө сурж ин гэсэн өөртөө зааж байна. Нөгөөх нь болохоор цусан дотор одоо сахар унаад ирэхин явцад одоо буюу ядарч ин гэсэн тэжээлгүй болж ин гэсэн. Цусан дотор амин хүчлүүд хомсдоод ирэхин явцад бас хүн өөр хүрдэг. Энэ нь бол яаж байгаа юм гэхлээр бидний биеэ хамгаалах механизм ажиллаж эхэлж байна гэсэн. Одоо олон үгээр юмыг тайлбарлаад ах ирч хүч байхгүй байгаа учраас цөөхөөр ууралчаад байгаа юм. Тэгэхээр энэ бол аль аль нь биед ялангуяа элхэнд маш хортой процесс учраас юунаас шалтгаалаад уурлаад явна. Үнэхээр миний бие бол тэжээлэр дутаад ингээд бүр цус маань ингээд маш шинэгүй болцсон. Ингээд ядраад байгаа учраас би уурлаад байна уу? Эсвэл зүгээр миний багасаа датцсан дадал сурцсан зан авир байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Тэгээ аль нь ч байсан маш хортой учраас үүнтэйг ажиллана. Энэ ажиллаж байгаа байдал бол элгэн дотор байгаа хураацсан шимийг л дур зоргоор авч хэрэглэхгүй л гэсэн үг. Тийм байдалд өөрийгөө сургаж байгаа. Яагаад тэгэхээр элэгнээс одоо элгэнд чинь маш их олон амин хүчлүүд нийлэгдэж байна. Маш их олон одоо глюкоген нөөц сахар одоо элгэнд хадгалагдаж байна. Таныг хоолунд идэж чадахгүй одоо мацаг барьж байгаа үед эсвэл ядарч цуцсан үед чинь тэндээс тэжээл гарч таныг одоо хангах ёстой. Тэр энэ нөөцийг бол хэр баргийн хүн бараад явах бол хэрэггүй юм байна. Гэтэл бид нар уур бухимдал болгоод гаргачихж байна. Одоо олон зорилгоор хүнд юм өргөчж байна. Гэх мэтэйг өөрөө мэдхгүйгээр ингээд зарцуулж байна л да. Тэгэхээр үүнийг бол зайлшгүй анхаарна.